Оройн төргийн үзэгчтэй Монголиан Music Production-аас бэлтгэн өргөдөг Монгол залуу хүн бүрт зориулсан би залуус нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар эхэлж байна. Ингээд нэвтрүүлгийнхаа эхэнд мэдээллийн болонгаа хүлээн авч ирсэн үү? Боловсролын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хянах үйл явцыг ардчлахыг бид хүсэж байна. Үр ашигтай, ил тод, хариуцсан тайлгнадаг боловсролын засаглалыг бид хүсэж байна. Боловсролын гол оролцоо талуудын дуу хоолойг шийдвэр гаргах төвшөнд сонсдог байхыг бид хүсэж байна. Боловсролын салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн үндэсний эзэмшлийг хангахыг бид хүсэж байна. Боловсролын салбарын иргэний нийгмийн байгууллагууд дотоод ардчлалаа хөгжүүлж, ёс зүйтэй ажиллахыг бид хүсэж байна. Татвар төлөгчдийн мөнгө болох боловсролын төсвийн төлөвлөлт, зарцуулалт ил тод нээлттэй байхыг бид хүсэж байна. Білім саласы қандай орнықты болуы, білім саласын қандай саясатпен өркендетуді халық біз анықтауды күтудеміз. Боловсрол нь бидний хамтан амьдралын мөн чанарыг бид хүмүүнлэг ардчилсан нийгэмд амьдрах хэсгийг тодорхойлох хүчин зүйл, нийгмийн баялаг бид бүгдийн нийт юмч. Америкийн нэгдсэн улсын Эчин сайдын яам Нацаг дөржийн нэрэмжит Улаанбаатар хотын Төв номын сангийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдсан Америкийн соёл мэдээллийн төвд iPad Kindle хөрөмжийг ашиглах шинэ үйлчилгээ нэгдсэн байна. Энэ талаарх мэдээллийг залуучууд маань одоо хүлээн авч ирсэн үү? Америкийн соёл мэдээллийн төв нь оюутан залуус зориулсан шинэлэг үйлчилгээг байнга нэвтрүүлж байдаг. Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг хүссэн бүх хүмүүст нээлттэй. Танаас ямар ч үн төлбөр авахгүй гэдгийг хэлэхэд таатай байна. Чөлөөт сонголттой номын үйлчилгээ, төлбөргүй интернет үйлчилгээг 2004 оноос анх нэвтрүүлж эхэлжээ. Харин 2010 онд нийтийн номын сангийн үйл ажиллагааны нэг хэсэг болох олон нийтэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулж, иж бүрэн тоноглогдсон танхимыг засварлан тогтоолж байна. Залуучуудаа зориулаад бол англи хэл сурч байгаа. Ялангуяа манай залуучууд чинь англи хэл сурахыг нэгдүгээр таваад илүү их чармаалт гаргаад ингээд хөдөлмөрлөж байгаа тий. Яг энэ үднээс нь Америкийн соёл мэдээллийн төвийн зүгээс болохоор англи хэл дээр Америкийн тухай ярилцсан цуврал лекц тогтмол явагддаг. Энэ нь болохоор намар хаврын улиралтай болохоор 4 өдөр болгон 7 хоногийн 4 өдөр болгон 16 цагаас явагддаг. Яг Америк хүмүүс яг уул тий англи хэлтэй Америк хүмүүс ирж лекц уншдаг их онцлогтой ийм арга хэмжээ байгаа. Мөн хүүхдүүдэд зориулаад Монголын 4H төрөмс байгууллагатай хамтраад хүүхдийн хөтөлбөрийг хамтран зохион байгуулдаг. Энэ хөтөлбөр маань болохоор хагас өдөр болгон бас 11-ээс 2 цагийн хооронд явагддаг байгаа. За Америкийн соёл мэдээллийн төвөөс мөн шинэхэн үйлчилгээг олон нийтэд зориулаад нээгээд байгаа. Өчигдөр нээлтийг хийсэн. Энэ үйлчилгээ маань дэлхийн нийтийн номын санд бас одоо хэрэглэгдэж, ашиглагдаж эхлээд нэлээдгүй хугацааг өнгөрөөсөн ийм үйлчилгээ байгаа. Энэ бол iPod Kindle төхөөрөмжүүдийг Монголд анх удаа нийтийн номын санд олон нийтэд зориулаад үн төлбөргүй ашиглах юм боломж нэгдсэн. Ташрамд хэлэхэд оюутан залуучуудыг Америкийн соёл мэдээллийн төв дээр ирж iPod Kindle төхөөрөмжүүдээр дамжуулан өөрсдөө англи хэлний мэдлэгийг нэмэх тий ахиулах, өшөө мэдээллийн их сурвалжийг бас эндээс ирж илүү их өргөн боломжийг ашиглаасай гэж хүсэж байна. Тус бүр 6 ширхэг энэхүү төхөөрөмжүүдийг Америкийн нэгдсэн улсын Эчин сайдын яамнаас санхүүжүүлэн нийтийн номын сангийн үйлчилгээнд нэвтрүүлж байгаа юм. Үзэгч таач гэсэн тус төвөөр үйлчлүүлэн ашиглах боломжтой. Америкийн соёл мэдээллийн төв нь Нацаг дөржийн номын сан дотор байрладаг бөгөөд тус номын сангийн картаа үзүүлээд дээр дурдсан үйлчилгээг авах боломжтой. Нар гарахаар байгальс сэрэгдэг, ном уншихаар тархи сэрэгдэг гэсэн онч мэргэн сайхан үг байдаг үлээ. Залуучууд бидэнд усаагаар мэд хэрэгтэй зүйл бол номын сан билээ. Оюунлаг оюутантаа хэр номын санд суудаг вэ? Дараах мэдээлэл анхаарлаа хандуулна. Номын сан гэж ном хэвлэл, сонин сэтгүүл, медиа материалууд зэрэг мэдээлэл агуулсан зүйлсийг цуглуулж хадгалан үйлчлүүлэгчдэд уншуулж, үзүүлж, сонсуулах үйлчлэгээ үзүүлдэг газар байгууллагыг хэлдэг.
Дэлхийн хамгийн эртний номын сан манай эртний өмнөх 7 дугаар зуунд анх Ассирийн хааны өргөнд нэгдэж байсан бол Улаанбаатар хотын нийтийн төв номын сан 1980 онд байгуулагдсан. 1986 онд их зохиолч Дашторжийн Нацаг доржийн нэрэмжит болжээ. Монгол Улсын ерөнхийлөгч Захаагийн элбэгд орж за 2012 онд олоолаа уншигээд номын уриал гаргаад номын байр тэмдэглэж өнгөрүүлж исэн. Энэ жил болохоор номтой нөхөрлөгээд уриалга гаргаад тэр уриалгын дагуу маа номын сан уншигч иргэдтэй хүрч ажиллахын тулд одоо сургуулиудтай хамтарч ажиллаж байна. Ерөнхий боловсролын сургуулиудтай. Ерөнхий боловсролын сургуулиуд ер нь 7-оос дээш ангийнхан 12 дугаар анги хүртлээр маа номын санд ангиангаараа ирж ном уншиж чинь өдөрт ядаж л доор хаяж 1 цаг ном уншиж чинь тэр хүмүүс тэгээд ер нь цаашдаа залуучуудыг маа номын сангаар ирж үйлчлүүлээд номтой аягүй сайн нөхөрлөөд тэгээд чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлээрэ гэж уриалж байна. 16-аас ч юм уу дээш насныхан яг маа номын сангаар суудаг л та. Гэхдээ хүүхдийн уншлахын тахимаар гээд ингээд яг насныхан зааглаад үзэх юм бол хүүхдийн уншлах тахим тусдаа тэгээд манайх илүү н оюутнуудад зориулсан ч юм уу тийм тахимтай болохоор ер нь залуу насныхын залуучууд их хвчлэн суудаг л та. Ер нь яг сонирхлоороо уншиж байгаа хүмүүс болохоор ер нь уран зохиол сүүлийн үед гарсан бестселлерүүд ч юм уу тэдрийг аюух сонирхож ирдэг. Тэгтээ яг маа номын сангийн уншигч оюутан дийлэнх нэдэг болохоор сурах хүчүүдээ хуулийн сурагч ч юм уу эдийн засгийн сурагч ч юм уу тийм ном их уншдаг. Оюутан залуус та бүхэн тус номын сан шинээр бүртгүүлэхдээ насанд хүрэгчид 3500 төгрөг, иргэний үнэмлэх, ажлын газрын эсвэл хорооны тодорхойлолт. Оюутнууд 3500 төгрөг, иргэний үнэмлэх, оюутны үнэмлэхийг бүрдүүлэх хэрэгтэй. Хэрвээ таны картны хугацаа дууссан бол сонголт хийлгэхдээ 2000 төгрөг, иргэний үнэмлэх, оюутны үнэмлэхээ авчран сонголтоо хийлгээрэй. Ном хамгийн сайн найз нөхөр билээ. Хэцүү бэрх цагт ном л танд түшиг болно. Ном танаас хизээж урвж тэрслэхгүй. Бид амьдралдаа өдөр тутам жирийн ус хэргэлдэг. Харин хүний бие организм гадаад орчны таагүй нөлөөнөөс хүчлэг тал руугаа хэвэж байдаг. Энэхүү хүчлэг орчин эрүүл эдийн нөхөн төлжилтийг бууруулж бие организмыг өвчлөх үндэс болдог байна. Очир эрдний усан шүлтлэг байгааг та бүхэн харж байна. Энд зөв бүтэцтэй амьд шүлтлэг усыг хэрэглэх нь таны эрүүл оршихын үндэс болно. Олон улсад бүлээн зөвшөөрөгдсөн очир эрдний амьд ус. Хээ хуаран гоёлтой, хэнцэр нандин жимэгтэй, хоймортой алтан соёмтой, хэмэрлэг түмэндээ зориулв. Алтай Кашмир сар шинийн мэнд дэвшүүлье. Дуучин Мишелийн би хിവэрэ цомог худалдаанд гарлаа. All Masters Fitness Club тань хүрж байна. Өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмж, төглөг орчинд мэрэгжлийн чадвартай багш нарын удирдлагын дор таны сонирхсан чиглэлийн дагуу дасгал сургалтыг хийлгэж таныг төгс бие бэлтгэл болгоход тусална. All Masters Fitness Club. Онцлог залуус булангийн маань өнөөдрийн дугаар эхэлж байна. Үзэгч та бүхэн зочноо танилцуулъя. Өдрийн мэнд хүргэе. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Баасан хүү овогтой даш тэмрэл. Нас 34. Төгссөн сургууль 1995 онд өсвөрийн зохион бүтээгчдийн төв сургууль, 2001 онд анагаах ухааны их сургууль, 2010 онд Франц улсын дурангийн мис засалж хэмж. Мэргэжил их барих эмэгтэйчүүдийн эмч. Хийх дуртай зүйл ном унших, кино үзэх.
хэлэх дуртай үг, эзэн хичээвэл заяа хичээнэ. Тэрээр баг байхасаа л эмч болохыг мөрөөдөг байсан ба эмээ ээжийнхээ мэргэжлийг өвлөн авч өдгөө клиникийн 1-р амарч газар их барих эмэгтэйчүүдийн эмчээр 8 дахь жилдээ ажиллаж байна. Эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж их үрсэд хайр бэлгэлж яваа залуухан эмч маань манай өнөөдрийн онцлог залуу булангийн зочноор урагдлаа. Ангаахын оюутнууд бол нэлийн их хичээлтэй, тэгээд нэлийн завгүй байдаг л та. Манай найзууд ч гэсэн ангаах сурдаг найзууд нэлийн завгүй их хичээлтэй, тэгээл ер нь цаг цагууд муутай байдаг. Таны хувьд бол оюутан байх та яг ямар оюутан байсан бэ? Тэгээд оюутан цагийн дурсамжууд хамгийн гоё байдаг. Тэгээ оюутнууд маань ихэвчлэн ангаахын оюутнууд бол нэлийн их сонирхолтой байдаг ах. Тэгээл анхны юу гэдэг чинь одоо нооргийн өрөөнд орох марах гэдэг сонирхолтой байдаг. Энэ тал дээр. Тийм, оюутан цаг бол хүний хамгийн жаргалтай цаг. Одоо ингээд бодоход хамгийн жаргалтай үеуд исэн байна. Тэгэл бидний сангийн аж ахуйд байх үедээ тэгэл найзуудтайгаа одоо хичээлээ бүгдээрээ нийлээд унших ч гэдэм үү. Тэгэл бидний чинь тэр ангаах чавиг яс цээжилдэг шүү дээ. Ясны юунууд бахан айгүй олон цээжилдэг учраас тэрийг бид нар ясаа тэрэл цээжлээл бүгдээрээ жаа сүлдээ тэрийг дэрл эхлээл ингээл аюу сэжгэлдэг гэсэн сүлдээ тэрийг бүр дэрлээ дунтцсан эдэр байх үед бас байж л идэг гэсэн тийм дурсгалтай үед бол зөндөө байгаа. За тэгэхээр залуучуудын маань талаар ямар бодолтой явдаг вэ? Нийгмээс бол олон л асуудлууд байдаг. Яг нэвтрүүлгийнхаа энэ болгоноор би байнгын асуултыг юу асуудаг л да. Тэгэхээр таны тухайд энэ тал дээр. Тэгээ ер нь бол их чөлөөтэй тэгээд илүү их эрч хүчтэй шинийг хий бүтээ гэсэн юм ирмэлцэлтэй болсон. Надад бол санагддаг юм. Ангаахын номнуудыг үзэхээр их гоё байдаг л та. Их олон тийм зузаан аатлсууд байдаг тий. Тэгэхээр ангаахын номнуудыг та их хвчлэн уншдаг уу? Ер нь бол ном хэр их унших дуртай бэ? Хамгийн их сэтгэл үлдээсэн номныхаа тухайд залуучуудаас танилцуулбал сонирхолтой байх. Мэдээж мэргэжлийнхаа хувьд бол мэргэжлийн үүднээс бид нар байнга л өсөж дэвжиж маш их юм судалж мэдчих шаардлагатай учраас мэргэжлийнхаа номыг илүү төлхөө уншдаг. Гэхдээ ер нь бол бага хасаал энэ одоо тэр Жюль Верн, Александр Дюма гэдэг энэ олон зохиолчийн номнуудыг бас унших дуртай байсан. Тэгээ хамгийн сэтгэл үлдээсэн ном гэхээр тэр Сеттен Томпсоны Канадын зохиолчийн амтны тухай тийм эмгэнэлтэй юм өгүүлбэрүүд бичсэн тэр ном бол надад аяг сэтгэл үлдээсэн. Маш их тийм өрөвдөлттэй. Тэгээ дээрэс нь аяг их тийм хүнийг амтныг хайрлах, тийм энэрэнгүй аяг сайхан тийм болгож бас болгодгийн болол гэж би бод тийм. Чөлөөт цагийн тухайд хэр их гардаг бол эмчнэр маань цаг наргуул ажилладаг тий. Тэгэхээр чөлөөт цагаа ихэвчлэн юу хийж өнгөрүүлэх дуртай вэ? Тэгээ гэр бүлийнхэндээ ихэвчлэн гаргах дуртай ах ер нь бол хэн болгоо энэ тал дээр. Чөлөөт цаг бол ер нь бага л гардаг л да. Гэхдээ ихэвчлэн амралтын өдрүүдээр тий ажилгүй байгаа үедээ гэр бүлээрээ амралт салхинд гарах, кино үзэх ч юм уу тийм эсвэл найзуудтайгаа уулзах дээр бол өнгөрөөдөг. Залуучуудад зориулсан нэвтрүүлэг болохоор залуу охтууд маань бүсгүйчүүд маань тэр нэвтрүүлгийг үзэж байгаа. Тэгэхээр охтуудад зориулаад хоёлаа зөвлөгөөг яг мэргэжлийнхээ үднээс зөвлөгөөгөө. За би мэргэжилтэйгээ холбож бас хэдэн зүйлийг хэлье гэж бодож байна. Тий ер нь бол манай одоо яг энэ клиникийн 1-р амарч газарт дурангийн мэдцэл бол хөгжөөдний 3-4 дахь жил рүү бол орж ийн л та. Тэгээ яхаа өөр хувийн одоо цөөн тооны эмнэлгүүдээр хийгдэж байгаа эмэгтэйчүүдийн дурангийн мэдцэл. Гэхдээ манайд бол яг энэ хаалга маань тэ энэ мэдцэл маань өртөг өндөртэй тэгэл бэлтгэгдсэн боловсон хүчин бага гэх мэт юм олон шалтгааны үүднээс бас аюул тийм хөгжөхөд бол хэцүү байдаг. Тэ тэгээд яг бид нар нэг олон гадны байгууллагууд олон одоо энэ төрийн бус байгууллагууд шүү дээ. Гадны тэдний тусламж дэмжлэгтэйгээр бол ямар ч гэсэн тодорхой хэмжээний үр дүнд хүрээд одоогоор бол 400 гаруй мэдцэлийг бол амжилттай хийж ирсэн байгаа. Тэгээ цаашдаа энэ чиглэлээр энэ одоо дурангийн мэдцэлийг Монголд хөгжүүлэхэд төр засгаас тэ бодлого хэрэгжүүлэгч нар маань бас анхаарч бас илүү туслалцаа дэмжлэг үзүүлэх байх. Одоо илүү дэлхийн түвшинд хүрэхэд дэлхийн түвшний хэмжээнд одоо хүрэхэд бас илүү тусалж дэмжих байх гэж найддаг юм. Яг тэгэхээр одоо сүүлийн энэ шиг хандлага бол тэ энэ дурангийн мэдцэл маань нийт хаалганыхаа 90%-ийг бол эзэлдэг бол манайд бол 10-аас дөнгөж 10-15%-ийг бол эзэлж байгаа. Тийм ер нь бол 30 жилээр бол манай хоцорч явж байгаа л гэж үздэг.
Энэ дурангийн мэс засал гэдэг нь юу вэ гэхээр те сүүлийн үед бол хийгдэж байгаа хаалгануудын нэг. Тэгээ энэ ерөөсөө өвчтөндөө зовор багтай 0.5-аас 1 см хэмжээний юм жижигхэн зүслэгээр л одоо дурангийн багжуудыг хийгээд ингээд энэ телевиз экран дээр харж байгаад хийгддэг юм хаалгаа байгаа. Тэгээд гол нь гоо сайхны ач холбогдолтой өвчтөн зовор багтай, дээрэс нь эзлэх ор хоног багтай, халааны дараа 1-2 хоног гараа явцдаг. Тийм ийм давуу талтай юм хаалгаа байдаг. Ер нь төрж байгаа эмэгтэйчүүдийн маань хэдэн хувийг яг залуу, охтууд, залуу эмэгтэйчүүд маань эзэлж байгаа л. Сүүлийн 10-аад жилд ер нь төрөлтийн тоо бол ирсэн гэсэн. Энэ нөгөө шилжиж хөдөлгөөн ихсэнтэй холбоотой, дээрэс нь хүмүүсийн бас амьдралын болцоо дэвшилсэнтэй холбоотойгоор энэ төрөлт бол маш их ихсэж байгаа. Тэгээд ер нь бол манай улс чинь залуучуудын орн шүү дээ. Тэгээд дийлэнх ихэнх одоо нэг хүмүүсийн 60% залуу улсууд эзэлж байна да. Ер нь эмэгтэйчүүд маань яг хэдэн наснда төрүүл ихэвчлэн одоо юу гэдэг хүндрэлгүй зүгээр байдаг вэ? Ер нь бол төрөх насыг бол тий 20-с 35 нас л бол илүү төрөхөд бол зүгээр нас байдаг. Тэгэхээр Францаар айлжсэн гэдэг гисэн Франц улсын хамгийн гоё зүйл танд юу санагдсан бэ? Магадгүй манай залуучууд те бид нар хамгийн суралцаасаа гэж бодогдсон зүйл юу вэ? Францын соёл бол маш сайхан. Залуучууд нь бол илүү чөлөөтэй, их ээлдэг тийм ээ. Тэгээд бие биенийгээ маш их сайхан хүнддэг, их соёлтой, эмэгтэй хүнийг дээдэлдэг тийм ээ ийм газар. Тэгээд дээрэс нь тэр Францын одоо тэр түүхэн дурсгалт газруудаа бүгдийг хэвээр наваад үлдсэн. Тэгээд тэрүүгээр нь аялаад явж байхад ч гэсэн те одоо 12 3 дугаар зууны үеийн сүм хийд ч гэх юм уу тэр бүх зүйлээ ингээд хатгалаад үлдсэн. Тэгээд тэрүүгээрээ маш их бахархдаг. Тэгээд тэрүүгээр нь аялаа явж хат бас их сайхан байдсан бэлээ. Тийм тэгээд дээрэс нь Францын бас те нөгөө бяслаг, вино гэдэг бүх юм аягүй сайхан байсан дөө. Тийм 200 300 төрлийн бяслагтай тэгэл хот одоо тийм нэг одоо жишээ нь жижиг хотыг жишээлх юм бол яг нэг чиглэлээр нь хөгжүүлсэн. Жишээ нь одоо нэг хот ингээд хотох тийм халбаг гэдэр хийдэг бол өөр бас нэг жижиг хот нь бяслагаараа алдартай ч байд юм. Ингээд яг ингээд төлхөдлөхөөр хөгжүүлсэн байдаг надад илүү таалагдсан. Тэгэхээр манай улс ч гэсэн бас яг нэг аймгийнхтэй жишээ нь ингээд нэг чиглэлээр дагнуулаад хөгжүүлчихвэл бас надад зүгээр идэм болов гэж бас бодсон. Маш их байгалийн баялагтай 5 шум малаас ахуулаад тэдгээрээс гарч байгаа энэ бүтээгдэхүүнүүд үр шимийг нь бид нар бас бүрэн дүүрэн ашиглаж энийг яг одоо чиглэлээр нь зөв хөгжүүлж чадах юм бол бас маш их үр дүнд хүрнэ гэж боддог. Тэгээд яг одоо энэ миний мэдж байгаагаар бол нэг Франц хүн Монголд тэг бяслагны үйлдвэр ингээд нээгээд тэг яг ийм Франц технологиор ингээд бяслаг үйлдвэрлэдэг шүү дээ. Тэгэхээр яг манайд ч гэсэн тэр чиглэлээ илүү хөгжүүлээд яг ийм олон төрлийн бяслагийг хийгээд тэдний харч юм уу те ямар нэгэн байдлаар ингээд зөв технологиор ингээд хийгээд ирүүл бас болохгүй гэх зүйл байхгүй. Яг хийж байгаа бид нар технологиг нас очиж харж ирсэн ерөөдөө яг бас адилхан л юм билээ. Тэгээд гол нь яг нөгөө нэг хадгалалттай зойрны асуудал их чухал гэдэм байна л гэж бодсон. Тэгэхээр бас яг тэгээд сэтгээд хийгээд байвал бас хий гэж бодох юм бол бас болохгүй гэх юм байхгүй л. Нийгэмдэр эмзэглэж явдаг зүйлүүд хүн бүхэнд л байдаг. Тэгээд яг манай нэвтрүүлгийн Vox Pops гэх болон байдаг л та. Залуучуудынхаа сэтгэлийг сонсдог. Тэр болонгаар ингээд залуучуудынхаа сэтгэлийг сонсож байхад эмзэглэж байгаа зүйл гэхээр манай залуучууд утаа, архиталт, тамхи тэ энэ бол яахын аргагүй эмзэглэж явдаг зүйл. Таны тухайд мэрэгжлийн тухайд хэд юм уу энэ тал дээр яг юу гэж боддог вэ? Одоо миний нэг эмзэглэж явдаг зүйл юу гэхээр шүү дээ. Юу байгаа юм л та хүмүүс маань авих ингээд Монголд одоо эмнэлэгт итгэл байхгүй гадагшаага аюу их ингэж эмчилгээнд те хамаг мөнгөө зараад ингээ явж байгаа. Тэгэхээр тэр асуудлыг зэгцэлж те Монголынхаа одоо эрүүл мэндийн асуудлыг сайжруулахын тулд үүнийг л яг нөгөө тэр жишгт хүрэх те хүмүүсийг сайн боловсон хүчнээ одоо энэ гадаадад бэлтгэж сайжруулах, бааш тоног төхөөрөмжөө сайжруулах тал дээр л илүү одоо асуудлыг хийгээсэл илүү их хийгээсэл гэж бодож байна.
тэгж чадах юм бол маш хурцтайгаар эрүүл мэндийн салбар маань бас хөгжөөд тэр сайхан болох болов гэж найдаж байна. Одоо гэр бүл төлөвлөлтийн асуудал тэр талаараа бас их бодлоготой хүсээгүй жирэмслэлтэй сэргийлэх тэгээд яг хүссэн цагтаа хизээ хүүхдээ гаргах уу хизээ одоо ингээд төрөх үү гэдгээ бас нарийн сайн зохион байгуулж төрөхч гэдэг юм уу тэгээд мөн бэлгийн замын халдвар төвчнөөс яаж сэргийлэх үү ер нь одоо төрөлт гэж одоо өөрөө юу юм бэ ч гэдэг юм тийм ингээд эрүүл мэндийнхаа талын боловсролын асуудлыг дээшлүүлэх тал дээр бас юм илүү их мэдлэгтэй болох тэр талаараа бас ямар нэгэн мэдээлэл авч авах одоо маш чухал байна л гэж хэлмээр байна. Тэгвэл залуу хүмүүс маань юу гэдэг чи яг энэ талаар зөвлөгөө авъя гэх юм бол хаана хандаж болох вэ? Энэ талаар зөвлөгөө авъя гэвэл янз бүрийн ном сэтгүүлүүд одоо сүүлийн үед бол интернетээр бол бүх мэдээллийг бас авч болно шүү дээ тийм ээ. Интернетийн олон бас сайтууд гараад ирсэн байна. Дээрэс нь бол энэ зөвлөгөө өгөх төвүүд байна. Эсвэл одоо энэ харьяаллын эмнэлгүүд болон эмч нартаас хандаад зөвлөгөө авч болно. 10 жилийн дараах одоо ирээдүгээ төсөөлөх юм бол яг одоо ингээд ямар төсөөл бож байна? 10 жилийн дараа төсөөлөд бодглохлоор мэдээж манай улс бас сайхан хөгжсөн, сайхан болох байх гэж бодож байна. Тэгээд дээрэс нь би бол энэ эрүүл мэндийн салбарыг эмнэлгийг бол маш сайхан хөгжөөд яг тэр дэлхийн жишгт хүрээд бүр юм сайхан одоо бүх яг энэ нөгөө хөгжилтэй орнууд шиг одоо бүх багаж тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаад эмчнэрийн маань цалин мөнгө нь сайхан нэмэгдээд ингээд яг тэдний төвшөнд л очсон байгаасаа л гэж би бол хүсэж байна. Яг одоо энэ зөв бодлого, зөв чиглэлээ ингээд яг хөгжүүлээд явж чадах юм бол маш хурцтайгаар бас хөгжих боломжтой л гэж бодож байна. Онцлог залуус булангийн маань урилгыг хүлээн авч манай нэвтрүүлэгт оролцсонд маш их баярлалаа. Тэгэд хэсэгэн зурж гисэн сонирхолтой яриа өрнүүл залуучуудад маань хэрэгтэй мэдээллийг олгосон танд ажлын өндөр их амжилт хүсье. Залуучуудад зориулаад нэгэн сайхан уриалгыг хэлээд хоёулаа нэвтрүүлгээ хамтдаа төгсгөө. За залуучуудтай хандаж хэлэхэд залуучууд маань хүсэл тэмүүлэлтэй ямар нэгэн өмнөд тавьсан зорилготой байгаа тэрнийхээ төлөө тэмүүлж тэрэндээ хүрэхийн төлөө ингээд тэмцэж чадах юм бол ямар тодорхой ямар нэгэн амжилтанд хүрдгийн шүү гэдгийг л хэлмээр байна. Facebook-ийн захин муудснаа хэдийн нэг хүчээ аваад байгаа. Залуусын нэгдэл бол Facebook School үлээ. Тус төвийн залуучууд бууз хүмүүнлэгийн аяныг эхлүүлээд байна. Дэлхийн нийтэд мэдээлэл технологи асар хурдцтай хөгжиж буй өнөө үед Монгол улсад стандартлагдсан цахим мэдээлэл, цахим боловсролын цогц шийдэл болон бодлого дутагдaltaй байгаа. Иймээс нэгэн зорилгын дор нэгдэж олон улсын стандартын дагуу цахим мэдээлэл, цахим боловсролын бодлогыг хэрэгжүүлэхийг зорж мөн нийгэмд залуусын оролцоог идэвхжүүлэх, байр суурийг нь бэхжүүлэх, нийгмийн доод давхраа болох нэн ядуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах, тэдний амьдралд амьдрах итгэл өгөх Facebook School-ийн эрхэм зорилго билээ. Тус клубын үйл ажиллагаа 2010 оноос эхлэн Монголын ирээдүй таны оролцоо буюу Монгол оюуны бодит биелийн төлөө хэмээх уриатаагаар төслийн бэлтгэлд ажиллаа эхлүүлэн анхан шатны үйл ажиллагаануудыг амжилттай хэрэгжүүлсээр иржээ. Энэ клубийнхан 2013 оны 1-р улирлын ажлын төлөвлөгөө болох бууз хүмүүнлэгийн аяныг зохион байгуулах гэж байна. Facebook School, High School-ийн дэргэд одоо энэ таны оролцоо залуусын клуб одоо байгуулагдсан ба энд одоо үндсэндээ энэ Facebook School маань хамрагдж байгаа хүүхд залуучууд маань одоо хамрагдж байгаа. За ер нь идэвхтэй ер нь бол 300 гаруй залуучууд одоо байх. Тэгэхээр одоо энэ залуучууд маань одоо энэ бууз аян энэ хүмүүнлэгийн аянд одоо оролцож байгаа. Тэгээ энэс гадна бас бусад одоо компаниуд байгууллагууд бас оролцож байгаа. Тэгээд өөрсдийн бүтээгдэхүүнүүдээр бас бидний энэ үйл ажиллагааг дэмжиж оролцож байгаа. Энэ Facebook хуудасаар дамжиж бас орж болно. Манайх болохоор Facebook School Signet гэдэг. Тэгээ бүх үйл ажиллагаа одоо явуулах байгаа үйл ажиллагаанууд бол тухайн үед зарлаад явчихна. Тэгээд эндээс одоо мэдээллийг аваад хүмүүс одоо оролцож болно.
Бууз хүмүүнлэгийн аяныхаа хүрээнд бууз шоуг энэ сарын 1-ний өдөр зохион байгуулсан юм. Тус шоунаас олсон орлогынхаа 50%-ийг сайн үсэн аянд зориулах бөгөөд нэн ядуу хөгжлийн бэрхшээлтэй өргөх толгойсон эмэгтэйчүүдэд бууз нүүрс сүг бэлэг болгон өгөх нэ. Аяны үйл ажиллагааг дэмжиж Монсу компани болон сайн үсийн төлөө хувь хүн албан байгууллагууд нэгдэж байна. За партийн тал дээр ярихад бол ер нь 2 сарын 1-нд өнгөрсөн нэгд өдөр манай үйл ажиллагаа маань одоо парти залуучдын оролцоо одоо аяны хүрээний анхны үйл ажиллагаа маань явагдаад амжилтад дуслаа. За аяны хүрээнд бид нэр 2 сарын 9-нд буюу одоо энэ аяны үйлчлэгийн солсон орлогоороо одоо өрх толгойсон гэр бүл болон бусад эмзэгүүлгийн улсуудад туслах үүднээс Сүхбаатарын талбайгаас эхлэж байна. Энэ ажил маань эхлэж байна, амжилттай эхэлнэ гэж бодож байна. Тэгээд энэ үйл ажиллагаа маань одоо яг очих хэвээр эмзэгүүлгийн улсууд руугаа төлхөө одоо очих хаа гэж найдаж байна. Тэгээд бидний зүгээс энийг хийж байгаа маш их дата байна. Тэгээд цаашдаа ийм ажиллагаа бас явагдах болно. Тэгээд тэр болгонд нь бас мэдээлэлээр бас ханганаа гэж хэлмээр байна. Сар шинийн баяр удахгүй болох гээд хүн бүрийн сэтгэл догдолж айл бүр бэлтгэл ажилд ороод байгаа энэ үед бусадаа сэтгэлийн дэм өгч бууз аянд нэгдээрээ залуусан. Аянд хэрхэн нэгдэж болох мэдээллийг Facebook-ийн Facebook School хаягаар аваарай. Бид амьдралдаа өдөр тутам жирийн ус хэргэлдэг. Харин хүний бие организм гадаад орчны таагүй нөлөөнөөс хүчлэг тал руугаа хэвэж байдаг. Энэхүү хүчлэг орчин эрүүл эдийн нөхөн төлжилтийг бууруулж бие организмыг өвчлөх үндэс болдог байна. Ожир эрдний усан шүлтлэг байгааг та бүхэн харж байна. Энд зөв бүтэцтэй амьд шүлтлэг усыг хэрэглэх нь таны эрүүл оршихын үндэс болно. Олон улсад бүлээн зөвшөөрөгдсөн Ожир эрдний амьд ус. All Masters Fitness Club тань хүрж байна. Өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмж төглөө орчинд мэрэгжлийн чадвартай багш нарын удирдлагын дор таны сонирхсан чиглэлийн дагуу дасгал сургалтыг хийлгэж таныг төгс бие бэлдэртэй болгоход тусална. All Masters Fitness Club. Хээ хуаран гоёлтой, хэнцэр нандин жимэгтэй, хоймортой алтан соёмтой хэмэрлэг түмэндээ зориулв. Алтай Кашмир сар шинийн мэд дэвшүүлээ. Сар шинийн баяр бол Монгол төмний яс заншлаа дээдлэн хүндэлдэг үндэсний баяр илээ. Залуучууд та бүхэнд сар шинийн мэдлэгийг дэвшүүлж байна. Think before you spit. Use a tissue to blow your nose. Loogies are for losers. Охид залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах гүнж төв 2009 оноос эхлэн иргэний нийгмийн өдрийг тохиолдуулан иргэний нийгмийн залуусын оролцоотой Name Card Party буюу нэрийн хуудасаа солилцох үдшилтгийг зохион байгуулж ирсэн. Энэ жилийн үдшилтний талаарх мэдээллийг одоо та бүхэнд танилцуулъя. Уг үдшилтэгээр иргэний нийгмийн залуусын идэх оролцоог нэмэгдүүлэх, санаачлагыг дэмжих замаар цагийг үр дүнтэй өнгөрүүлэхийг зорж нэрийн хуудасаа солилцож, танилын хүрээгээ нэмэгдүүлдэг болоод даруй 4 жилийг үджээ. 2010 оноос эхлэн уг үдшилэг нийгмийн сайн сайхны төлөө хандив өргөж эхэлсэн бөгөөд тэр дундаа охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг талсан зогсоох, хүчирхийлд өртсөн хохирогчдод тусламж дэмжлэг хүргэхийг зорих болсон юм. Партинаас олсон орлогыг болоод бид нар 10% нь эмэгтэйчүүдийн сангаас зохион байгуулагддаг бас 88 өдрийн кампайн гэж байдаг. Энэ кампанид ажиллаад бас яг охид эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл
хүчирхийлэл зориулагдсан ийм бэлгийн хүчирхийлэл таслан зогсооход зориулагдсан ийм кампани байгаа. Тэгээд партийнхаа орлогын 10%-ыг бид нарын 88 өдрийн кампанид зориулж байгаа. Үлдсэн 90% нь бол бас гүнжтөв хамтарч зохион байгуулж байгаа хөөрхөн зүрхнүүдийн аян гэж байгаа. Энэ бол бас салбарын залуучуудын энэ бэлгийн хүчирхийллийн эсрэг, ялангуяа хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг, энэ одоо бусрамг үйл явдлыг таслан зогсоохын эсрэг энэ залуучууд нэгдсэн ийм сайхан кампанид ажиллаж байгаа. Тэгээд партийнхаа орлогын 90% нь бол бид нарын хөөрхөн зүрхнүүдийн аян зориулах юм аа. Би бэлгийн хүчирхийллийн эсрэг ийм одоо урайтаагаар явж байгаа. Тэгэхээр хүн болгоны хөөрхөн зүрхтэй байгаасаа тэр тусмаа хүн болгон одоо энэ бэлгийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өргөдөг байгаасаа гэж одоо хүсэж байна. Нэрийн хуудасны үдшилэг 2013 оны 1-р сарын 31-ний Пүрэв гарагт зохион байгуулагдсан юм. Энэ өдөр хүрэлцэн ирсэн залуус олон салбар хүрээний танилуйтай босноос гадна хамгийн гоё нэрийн хуудастай хүн болон хамгийн олон нэрийн хуудас цуглуулсан хүнийг шалгарууллаа. Хөөрхөн зүрхнүүдийн аян маань өнгөрсөн оны 8 сард байгуулагдсан. Энэ маань болохоор яг сайн дураараа салбар бүрийн залуус хүмүүс бүгдээрээ нэгдээд хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг тэмцэе гэдээ бүгдээрээ санаа нэгдсэн ба. Энэ жилийн яг энэ гүнж төвийн нэм карт партийн дээр хөөрхөн зүрхнүүдийн аян маань яг хамтран оролцож байгаа. Голтаймын зохицсон цугаа ээжтэй мөн намайг таньдаг бүх хүмүүстээ сар шинийн мэнд твшүүлье. Тэгээд монголчууд сар шиндээ бүгдээрээ сайхан шинэлцгээгээрэй. Гэр бүлийнхэндээ хаталтандаа сайхан шинэлээрэй. Нийт олгоод нэг сайн батарч удаа. За ингээд 2013 онд луу жилээс насан могоо жил цэжж байгаа сан ширийн мэндийг тэгээ орон нутаг болон Улаанбаатар суугаа бүрхэх Ахмад Настан эмээ өвнөртөө сан ширийн мэнд төшүүлье. За өвчин тест цугаа авъя шүү сар шинийн мэнд хүргэе. Ирж байгаа сар шинийн баярын мэнд хүргэе. Дорногов аймагт сууж байгаа ээж аав эмээ өвөө бүх л намайг таньдаг хүмүүстэй сар шинийн мэнд хүргэе. Тэгээд бүгдэнд нь хайртай шүү гэж хэлье. Мөрөн аймгийн бод цум цугаа хайрт аав ээж хат сайхан ханд сүн болон өвөө цалмон долгор нартаа сар шинийн халуун баярын мэнд хүргэе. Нийт богдынхын болон бог цумынхаа нийт ард иргэд сар шиндээ сайн шинэлээрэй гэж. Үрэнгэ аймгийн 12 сүмэн цугаа ээж даваад болон дүү нартаа тэгээд нийт үрэнгэчуудаа сар шинийн мэнд төвшүүлье да. Дэлгэрийн хямглан төрлөөрөө төвшин амгалан байх болтугай. Баян горч байгаа аав ээж ахтууд төрлөлтөө бүгдээр сар шинийн мэнд хүргэе. Бас хатад байгаа ахтуудаа бас сар шинийн мэнд хүргэе. Энэ ирэх жилдээ бүх ажил төрлийн амжилттай байх талаа гэж үзье. Демокраси болон маань эхлэхэд бэлэн боллоо. Залуучууд маань түрүүчийнхаа дугаараар демокраси буюу ардчлалын талаарх ойлголтыг сонирхолтой хэлбэрээр хүргэсэн байгаа. Өнөөдрийн маань сэдэв юу вэ? Залуучууд маань юу хүргэх бэлтгэснийг одоо та бүхэнд танилцуулъя. Өмнөх нэвтрүүлэгт хэлсээс цаар бид нэр демокраси гэсэн үгнийхээ үсэг болгоноор нь нэвтрүүлгээ нэг нэгээр нь хийж байгаа. Энэ удаагийн дугаар маань болохоор И үсгэн дээр таарсан. И үсгэн дээр бид нэр ямар үг сонгосон байвал И буюу empowerment эрх мэдэлжүүлэлт гэсэн агуулгатайгаар энэ удаагийн нэвтрүүлгээ хийя гэж бодсон байгаа. Тэгээд одоо манай залуусын төвийн маань үндсэн яг зорилго нь хэм бол залуучдыг өөрсдөө эрх мэдэлжүүлэх өөрөөсөө давтагшгүй байдлыг мэдрэх гэдэг юм уу тийм агуулгаар үйл ажиллагаа явуулдаг болохоор энэ удаагийн дугаар маань бол аюу ач холбогдолтой гэж үзэж байгаа. За тэгэхээр одоо манай яг демокрасийн төвийн залуучууд болгон яг empowerment гэсэн буюу эрх мэдэлжүүлэлт гэсэн үгээ өөрөөсөө юу гэж ойлгож байгаа гэдгээ энд бичээд тэгээд тэр тодорхойлолтоо дараа нь тайлбарлахаар. Тэгээд миний хувьд хамгийн ихний үг маань болохоор хүн бүхэн дахин давтагдчихгүй юм а гэсэн үг байгаа. Тэгээд яагаад вэ гэх юм бол энэ орчлон дээр байдаг хүн болгон дахин давтчихгүй хизээч ихэр хөвгт байсан ч гэсэн тэр хоёрын хувьд бол тодорхой хэмжээнд ялгаа байгаа. Тэгээд тухайн хүний хамгийн гол нь дотоод ертөнцийн нь бол хизээч дахин давтчихгүй хүн болгоны үдсэн харсан туршлага амьдралынх нь бүх зүйл нь хизээч дахин давтагдчихгүй байдаг. Тийм болохоор хүн болгоныг бас заавал ижилхэн байх бол шаардлагагүй бөгөөд боломжгүй зүйл гэж хэлэх гээд байгаа. Тэгээд хамгийн гол нь хүн болгоны ингэж дахин давтчихгүй өөрөөсөө онцлог энэ байдал дээр нь тулгуурлаад хүмүүсийг ялгуурлан гадуурхаж болохгүй. Эрх мэдшүүлдэг болохоор би ингэж ойлгож байгаа. Миний хүч төсөөснөөс илүү гэдэг ингэж ойлгож байгаа. Яагаад би нэг empowerment ингэж ойлгохтой төсөөлөл бодно гэхээр мэдээч хүн өөрийнхөө эрх мэдшүүлэлтийг болохоор эрх мэдлэлтийг болохоор
дотроосоо өөрийгөө мэдснээс би хинбэ гэдэг өөртөө итгэх итгэлийг өөртөө бий авснаар өнөөгийн бидний тулгарч байгаа асуудалтай өөрт тулгарч байгаа асуудлыг зөрөгтэйгээр шийдэх. Тэгээд тэрийг даван тулахдаа өөртөө маш их тий надад эрх мэдэл байгаа гэдгийг аягүй сайн ойлгох нь аягүй чухал зүйл байгаа. Тэгэхээр миний ярьж байгаа эрх мэдэл бол тэг хүн болгон эрх мэддэг эрх мэдэл байдаг. Тэрийг үнэхээр эрх мэдлээ яаж ашиглах нь тэгээ тэрийг нийгмийн сайн сайхны төлөө хэрхэн хаана хүнд хэрэгжүүлнэ гэдэг нь чухал. Гэтэл зарим хэсэг бүлэг хүмүүс те эрх мэдлийг болохоор ерөөдөө дарга зэрэг зөвхөн тий надаас өөр хүн байдаг утга хараад өөрийгөө үнэлэх үнэлэмж нь өөрөө буураа тий өөрөө тэр нөгөө асуудалд оролцож чадхаа болчдөг. Тийм учраас нөгөө бидний хин нэгэн асуудлыг зөвхөн хин нэгэн бидэд тулгарч байгаа асуудлыг аливаа нэг хүн дарга зэрэг нэр шийдэх юм оролцох тэдний дуу хоолой хүрээд бидний дуу хоолой хүрэх нөгөө ёсгүй гэсэн нөгөө байдлыг хардаг нь болохоор эрх мэдлийн хуваарлалт буюу тий эрх мэдлийг бид нар яг хинд өгөөд байгаа эсвэл нөгөө хин эрх мэдлээ давуу ашиглаж гин гэдэг бид нар нөгөө харж байгаа айгу тутамтай тутмаг зүйл байгаа залуучтай бодлохоор тийм учраас эрх мэдлийг зөвхөн тий төрийн албан дээр тушаал тий эсвэл надаас ахмад насны ч юм уу тий надаас эсвэл баян чинээлэг хүн болгон эрх мэдэл байдгүй маа биднэрд хүн бос төрсөн тий угаас аяасан тэр эрх хэрэгчлүүд маань тий эрх мэдэл өөрөө байнга явж идэг. Тэрийг чухамхүү бид нэ өөртөө яаж мэдэж төсөөлөн тий тэрийг илүү гаргаж ирэх өөртөө итгэлээ яаж бий болгох нь гэдэг нь маш чухал байгаа. Тийм учраас бүгдээрээ залуучууд тий хүн болгон хүүхэд багчуу тий энэ нийгэмд амьдарч байгаа хүн болгон эрх мэдэлтэй юм шүү. Эрх мэдлээ бүгдээрээ өөрийнхөө дотоод хүчийг мэдрээд өөртөө зоригтойгоор асуудлынхаа дуу хоолойг илэрхийлэх нь чухал юм а гэдгийг хэлхийг хүсэж байгаа. Эрх мэдэлжүүлэлт гэдэг нь миний хувьд хүн болго өөрийнхөө эрхийг мэдэж эрхээ хэрэгжүүлэх чадвартай байх явдлыг ойлгодог. Түрүүн манай Чинзогийн хэлснээр хүн болго өөр гэсэн онцлогтой өөрийнхөө дахин давтагдчихгүй үн цэнтэй гэж. Тэгээ яг үүний адилаар хүн болгон дотроо байгаа тэр өөрийгөө мэдрээд би энэ орчлон дээр хүн болгонтой адилхан тэгшэрхтэй амьдрах ёстой. Ингэж би хин нэгэн дээрлэх үйлс доромжлуулж альсгүй болвол ялгарлан гадуурхагдах ёсгүй гэдгийг мэдэх юм бол бид нэр тэр эрхээ эдлэхээр хүсэж шаардаж тэрнийхээ төлөө тэмцэх болно. Тэгээ тийм болохоор эрх мэдэлжүүлэлтийн хувьд энэ эрхээ мэдэж хэрэгжүүлж эрхээ эдлэх нь маш чухал юм байна. Залуучууд бидний хувьд хамгийн их тулгамддаг асуудал бол насаар ялгарлан гадуурхах, туршлагаар ялгарлан гадуурхах асуудал байдаг. Тэгээд хэрвээ залуучууд бид нар бүх хүмүүсээ адилхан наслан насаар биш амьдрсан амьдрал альсгүй ойлгосон ойлголт ухаанаар хүмүүсийг хэмждэг болох юм бол бүх хүн адилхан үнцэнтэй цонгож авсан өнөөдөр мессеж болохоор өөрийнхөө төлөө бас бусдын төлөө тийм үү. Яагаад энийг цонгож авсан бэ гэхлээр зэрэг би хувьдаа болохоор эрхчлөө хөрөх хүн болгон эрхчлөөнд хөрөх эрэмсэлтэй байдаг. Тийм учраас би эрхчлөөгөө мэдэрснээр би эрхээ эдэлснээр хэрэгжүүлснээр тэгээд бас бусд хүмүүст хоолснараа нийгмийн өөрчлөлтийн төлөө бусдаа нэгжиж тийм ээ илүү хүчтэй байж өөрчлөлтийг хийж чадсанараа бид бүхэн бас амжилтанд хүрэхэд бас ойрхон болдго юм болоо гэж боддгийн. За миний хувьд болохоор хүн эрхчлөөнд хөрөх эрэмсэлтэй байдаг. Ямар нэгэн шүлэт байдлыг хүмүүс дотроос хүсэж байдаг. Тэрийг гаргаж ирээд тэгээд өөрийнхөө хүсэж байгаа юмаа бусдаахан хуваалцаад нийгмийн тийм сайн сайхны төлөө бусдаа нэгдэх явдал бол өөрөө эрх мэдэлжүүлэлт юм а гэж ойлгож байгаа. Өөртөө болон тэгээ бид нар ингээд нийгмийн өөрчлөлтийн төлөө явж байгаа залуучууд бид эрх мэдэлжүүлэлт гэдэг ойлголтоор юуг ойлгож байгаа гэдэг бол би чадна, би өөрчлөн гэсэн мессеж бид нар өөрсдөө болон бусдад тэгээ нийгмийн төлөө хэлж явах хэрэгтэй болов гэж боддог. Тэгээд түрүү манай гэрлэгийн ярьж ирснээр болохоор залуучууд биднийг насаар ялгуурлах туршлагаар ялгуурлах үзэгдэл маш их байдаг. Гэхдээ бид нар өөртөөгөө эрх мэдэл хүчээ олж нээж чадсанаар бид нар би чадна гэсэн итгэлийг олж авна. Би чадна гэж итгэлийг олж авснараа бид нар нийгмээ өөрчлөн тэгээ сайхан амьдралын төлөө хамтдаа тэмцэж
үйл ажиллагаа явуулж чадна ах гэж итгэдэг. Тэгээд залуучууд нэвтрүүлэг үзэж байгаа залуучууд та бүхэндээ би та бүхэн би чадна гэдэгтээ итгээрэй. Тэгээд бид хамтдаа нийгмээ өөрчилж чадна. Залуучууд маань өнөөдөр empowerment буюу эрх мэдлжүүлэх гэсэн ойлголтыг өөрсдийнхөө мессежээр хүргэлээ. Ингээд өөрсдийнхөө мессежийг залуучуудаа дахин нэг танилцуулъя. Хүн бүр дахин давтаршгүй. Эрхээ эдлэх, эрхээ мэдэх, эрхээ хэрэгжүүлэх чадвар. Өөрийнхөө төлөө бас бусдын төлөө. Миний хүч төсөөслөөс ч илүү. Би чадна, бид хамтдаа бүхнийг өөрчилж чадна. Democracy төвийн залуучуудаа баярлалаа. Дараагийнхаа дугаараар дараагийн нэг ойлголтоор эргэн уулзъя. Баяртай залуучуудаа. Монголиа Music Production-аас бэлтгэн өргөдөг Монгол залуу хүн бүр зориулсан би залуус нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтээ Facebook-ийн бид залуус хаягаар орж ирүүлээрэй. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.